Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор баталсан 3 тулгуур төвшлийн бодлогын 5.2-ын 6-д заасан баялаг үтээштийг дэмжих багц хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар ажлын хэсгийн төлөвлөгөөг хилэлцэх, мэдээлэл солилцох, ажлын төлөвлөгөөнд санал бодлыг тусгах гол асуудлыг хилэлцлээ. За ер нь сая хэлсэн байгаа 7 хоногт нэг удаа хуралдаа явчих гэж байгаа. Тэгээд үндэсний хөгжлийн газар бол бас төр хөгжлийн зөвлөлт хороог даргалж ажилладаг. Тэгээд заримдаа энэ хорооны өргөтгсөн хуралдаан дээр энэ ажлын хэсгийн ажлын явцаанд танилцуулах. За 5 сарын 21-22-нд Монголын эдийн засгийн форум гадаад хотуудын хөрөнгө оруулагч зориулж хуралдахаар байгаа. Энэ хуралдаан дээр энэ форум дээр бас одоо энэ ажлын хэсгийнхаа ажлын явцыг олон нийтэд бас танилцуулах юм ажлыг бас хамтдан зохион байгуулъя гэж бодож байна. Баялаг үтээч бүхэн маань хийж бүтээх чимхрэл ирмэлцэл байдаг боловч нэгдсэн бодлого байдаг уу? Одоо ингээд баялаг үтээчдийн багц хууль нэгдсэн бодлогоор загдаж энэ салбарыг дэмжиж байгаад бол хойцоо болон баялаг үтээчдийн хүмүүс сайхан даргалзаа хандж байна. Тэгээ баялаг үтээчдийнхаа хуулийн багц төсөлдөр та бүхэнтэйгээ хамтарч энэ богино хугацаанд хийхин төлөө хамтарч ажиллах болно гэдэг хэлье. Судалгааны ажлыг энэ 4 сар өнөөдөр ингээд энэ 7 хоногт дуусчин 5 сар эхлэхэд 5 сарын дундуур гэхэд бид нэр боловсруулаад дуусчин та нараас саналыг аваад ингээд тэр судалгаа хийлгүүлье. За судалгаа эхлээд 8 сар үлтэр судалгааг нь хийлгүүлчихье. Тэгэхээр 8 сарын дундаас энэ чинь 3 шатны тайлан явна. Тэгэхээр тайлангийн хугацаанд нь бид нар бас зарим нэг юм дээр нь хилцүүлэг бас энэ ажлын хэсгийнхаараа хийгээд зарим юм засвуулаад зэрэгцээ тэр хуулийн үзэл баримтлалыг боловсруулаад за 9 сар гэхэд ер нь 15 гэхэд бид нэр ер нь дуусгачих гэсэн юм бодолтой байна. Энэ хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хилцүүлгийг бүх орон даяар зохион байгуулъя. Бүх салбараар бүх орон нутгаар бол баялаг үтээчдийн холбоотой хамтарч одоо зохион байгуул саналыг авах. За энэ авсан саналаа бас олон нийтэд нээлттэй байх зорилгоор бол захин систем ашиглаж одоо бүх санал иргэдийн өгсөн санал, компани өгсөн санал туснаа тусаагүй гэдгийг харах боломжтой байдлаар зохион байгуулъя гэдэг юм санал өгсөн байгаа. Баялаг үтээчдийг дэмжих багц хуулийн төсөлд баялаг үтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлнэ гэдгийг төслийг боловсруулах ажлын хэсгийнхэн онцолж байлаа. Тодруулбал төр хувийн хвшлийн түншлэлийн бодлого, мэргэжлийн холбооттой хамтрах, компани нийгмийн хариуцлагын бодлого зэргийг сайтар боловсруулна гэлээ. Манай одоо үйлдвэрлэгч болон одоо энэ орон нутгийн хөгжлийнхэнд бол бид санал болгож байгаа маа.